Сонсогч та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсож байна. За ер нь та бид нар бол ер нь хин нэг унтаж байхдаа ярьж яхахын зөндөө сонсч байсан баг. За тэгээд одоо зарим хүмүүсийг бол унтаж байхдаа явдаг гэж бид нар чинь ингээл хоорондоо жигжиг гэж ярьдаг байлаа шүү дээ. За тэгээд нойрон дотор ярих ямар нэгэн үйлдэлийнх нь бол насан туршидын 4% нь тохиолддог юм үзэгдэл ингэн л дээ. Тэгээд зарим хүмүүс бол зөвхөн одоо тэр ярих явхаас гадна бас янз янзын тэнэг зүйлсийг хийд юм байна. За тэгээ бүр эн чин бут цаашаа хөгжөөд энэ хөөе. Одоо нөө TikTok гэж байна штэ манайха. TikTok гэж энэ одоо X гэдэг энэ хуучнаар бол Twitter л дээ. За эднэр дээр бол энэ нойрондоо ярьдаг, явдаг, өшөө янз янзын юм хийдэг хүмүүс чинь бүр тэрүүгээрээ ингээд өөрийгөө ингээд TikTok-ээр бичлэг хийгээд X мэлчээр бичлэг хийгээд за энийг ачаар одоо маш олон дагагчтай болоод ингээд бас нэг хөөрхөн хурган од болоод байгаа юм байна эднэр чинь. Бадсар уу. Шүбэр ингэсэн мэт юм л шүү дээ. Нойрондоо зүгээр ингээд гарч явчаа буцаж орж иж мөрөд унтцсан тийм тохиолдол байна. За тэгээд ер нь бол хүмүүсийн хувьд л ер нь бол унтаж байхдаа ярих алхахаас гадна бас зарим хүмүүс бүр тэрнээс илүү марзан одоо зүйлдүүдийг хийдэг юм л дээ. За тэгтэл бүр тэрнээс гадна хүнээс гадна амьтад бас нойрондоо янз янзын үйлдэл хийдэг юм л дээ. Тэгээд өнөөдөр хүмүүсийн ч ярина, амьтдын ч ярина. За ингээд би эхний сонирхолтой дүүх нь манай уу найруулагч ярьж өгөх байхаа гэж бодож байна. За хүмүүс нойрондоо хийсэн галзуу зүйлсүүдийн яг эхний хэсгээс эхлэх гэж юм л да. За сүүлийн үед зайнаас ажиллах ажилд хүчээ авч байгаа. Энэ үед ажлын цагийг биш бүтээмжийг нэн тэргуунд тавих болсон. Одоо урдныхаас илүүтэйгээр имэйл бичих, виртуал уулзалт хийх хэвийн зүйл болсон шүү. За зарим хүмүүсийн хувьд имэйл илгээх нь унтаж байхдаа хийдэг зүйлс болсон гинэ. Энэ мэдээллийг Нью-Йорк Таймс сонины нэгэн нийтлэлд нэгэн эмэгтэй шүн дунд унтаж байх үедээ 8 минутын турш хэд хэдэн имэйл илгээж байсан тухай үүсэн. Ямар юм бэ? За мөн бүх зурсууд ер бусын том үсгээр цэг таслал хэллэгтэй байсныг онцолж help me please гэсэн мессежийн сэдв байсан бол нөгөө зурваст нь оройн хоол одоо ундаа урилга гэж илгээсэн байжээ. Өвчтнүүд найзууд эдгээр мэйлийг андуурч явуулсан гэж бодсон бол харин өвчтөн тэдгээр имэйлийг илгээсэн огт санахгүй байсан гэж шүү дээ. Яаж санахгүй явуулсан юм чинь. Тиймээс ажил амьдралынхаа хил хязгаарыг тогтоож зөвүүрийн компьютер оройн 17 цаг боломгц хаахан чухлаа. Ялангуяа та нойрондоо алхаж байсан тохиолдолд бол шүү дээ гэсэн. Амир. За дараагийнхан зүйл бол унтаж байхдаа өөрөө мэйлгүй 9 миль алхаж байсан түүх байна. За 1 миль нь ойролцоогоор 420 м. Одоо тий. Залах нь хангалттай хэцүү боловч одоо Колорадогийн нэгэн эмэгтэй нойрондоо 9 дахин их алхсан гинэ. 4-9-36 бараг 4 км алхсан шүү дээ. Унтаагаараа юу? Тий унтаагаараа. За тэгээд ABC News-ийн мэдээлэлд дурдсанаар бол 19 настай Taylor Gammel мигмар гаргийн өглөө гэрээсээ олон миль зайрц сэрсэн гинэ. Тэгээд өмнө нь маш олон цагаар сургахгүй алга болж байсан удаатай. За гисэн хідээж тэрээр одоо Денвер дэх гэрээсээ 9 миль буюу 14.5 км зайд төөрсөн ч нойрондоо алхаж явснаа огт санахгүй байгаагаа сүүлд бол цагдаад мэдүүлсэн байна. За тэрээр унтлагын хувцас өмссөн хിവэрээ гутламсөөгүй байгаагаа олж мэдсэн. Тэгээд иргэний үнэмлэг хитвч мөнгөгүй алдсан учраас түүнийг автобус, машинд суух боломжгүй хинч харсан эргэлзээ төрүүлэхээр байсныг нийтэлд бол дурдсан байдаг юм байна. За азар бол Гэмэл ямар ч гэмтэл аваагүй гэртээ бутсан. Тэгээд түүний унтаж байхдаа 9 миль буюу 14.5 км алхах чадвар нь аимшигтай бас гайхалтай гэж энэ хүү мэдэн дээр дурдсан байна. Ямар ерөөсөө 14 км холдчихвол тэгээд амар үстэй. Тийм шүү дээ. Тэг ядаж үйл мөлийн цагаар исэн бол яана. Одоо бодъё энэ чигээс манай цуслан хүртэлх зай 15 км гэдэг байхгүй юу? Манай яг ажлаас гараад манай цуслан хүртэл 15 км байдیں۔ Тэгэхээр яг манай цуслангийн тэр хойдлын зам дээр л очичлаа. Тийм байна. Янамд амьсны үйлдвэрийн уралд очиж чинь унаа тэргээр яваагүй байж таарах гэдэг байхгүй юу? Алхацсан ба шүү дээ. Манайх чинь янамд амьсны үйлдвэрийн хажуултад байхгүй юу? Тэг янамлын хавцал иржтэй нөхөр. Көдөр ойрхон байсан бол төгүүлээд өгчихгүй юу? Амар юм. Би юу л айх юм бэ? Тийм. Тэгээд бодвол одоо сэрүүн хүн шиг явдаг. Нүдэн нэнэтэй юм гэж байхгүй. Ой, сэрүүн явд. Анитай явах шүү дээ. Сэрүүн явд. Хараад явд. Ямар амар. Хараад явдаг байхгүй. Сүнжээ одоо яадаж чи? Мэдгүй шүү дээ. Танаа найзууд бодож юм
Нүд нь нээлттэй байсан гэнэ хаалттай байсан гэнэ. Нийтгүй ямар ч юм байсан гэсэн. Ямар аймар яа. Үнэ гэж явж байгаа хөө. Яг тэгээд хүний нэр хэлээ чи гэр бүл өвөл хөдөө. Яа наад. X-Max амхан дурдсан. За дараагийнх нь би ярьж гээ. За тэгвэл дараагийн нэгэн сонирхолтой үйл явдал маань юу вэ гэхлээр одоо нойрондоо хатан хисаанаас унсан ийм юу аймар. Йоо ямар аа. За одоо нөгөө найзуудтайгаа ингээд уулан давираад явж исэн одоо нэг залуу байгаа хгүй юу? Rain Campbell гэдэг залуу байгаа. За энэ нөгөө найзуудтайгаа буудлаж байсан одоо тэр газраасаа хадны ёроолт сэрсэн байна. За дүүжинд унтсны дараахан одоо дүүжин орон дээр унтж байгаа. Дүүж ингээд чинь хатан гисан дээрээс ингээд юм ингээд ор босгоод ингээд хатан гисаны ирмэг дээрээс унтдаг шүү дээ. Амар ивгүй. Тий. За тэгээд тээж унтсныхаа дараахан одоо нойрондоо алхсан хэрэг гарсан байна. За яасан бэ гэсэн чинь Campbell ойролцоо хадны дээгүүр алхаж 70 фут буюу одоо 1 фут нь 30.8 см байдаг юм байна л та. Тэр 70 фут чинь за юу яаж чинь 10 фут нь 3.8 м. 70 фут чинь бүр замраг юм шүү 24 м юм байна. Тийм байна. Тэгээ гүнд бууж чадсныг найзууд нь гайхан одоо харж байсан байна. За тэгсэн чинь ABC News-ийн мэдээлэл түүнийг нойрондоо цус харвсан тухай мэдээлсэн байдаг. За офицерууд түүнийг баг зэрэг гэмтэлтэй болсон гинэ. За аврагчид Campbell-ийг аюулгүй газардсан тэр газар шороонд дарагдсан хад чулуун дээр биш харин бутанд буусны улмаас болсон гэж тэмдэглэсэн байгаа. Одоо гэмтэл авсныг. Арай зөөлөн бууж тийм арай зөөлөн болсон байна. За эмчлүүлж байхдаа тэр цагаас хойш өөрийгөө дахин одоо ийм байдалд оруулахыг хүсээгүй ярилцлага байгаа хгүй. Тэгээ тиймээс эмчнэр одоо Campbell болсон явдлаа санаа авч хатан хисааны дэргэд унтахгүй байхыг бол хатуу анхааруулах болсон байна. Америк энэ мэт тийм хатан гисанаар дүүж ороор унталтгүй юм байна. Тэгж хэмжээгээд явчихвал тэг дуусаа шүү дээ. Тийм шүү дээ. Харин ямар язаар бутан тутуунд унж зөөлөн газарсан юм. 24-5 м-ээс тэгээ буугаад ирдэг. Нойрон дулаа. Та унтж явахдаа зүүдэлдэг шний хүн унж байгаа юм шиг мэдрээ. Амар явдаг шүү дээ. Фүкээс иргээл яа хөнжилттэй хөлөө. Тийм зүүдүүд бас байдаг шүү дээ. Янз зүүдэндээ зодомодоо хийгээчих шиг яа. Тэгээ балтар амар. За дараагийнх нь би сайхан ярьж өгнө. За энэ бол бүр илүү сонирхолтой заяа. За энэ бол Ли Хэдвин гэдэг одоо хүний тухай түүх байгаа байхгүй. За энэ хүн бол ерөнхийдөө бол юу яадаг? Унтчихтаа өөрийнх нь одоо урлагийн ур чадвар нь гарч ирдэг юм онцгтой гэж байгаа байхгүй. Урлагийн ур чадвар нь. За BBC News түүний гайхалтай чадварын талаар анх олж мэдээд олон нийтэд бол мэдээлсэн. Ли Хэдвин бол анх 4 настай байхдаа хан дээр сараачдаг байсан гин л дээ. За яг тэгээд хэдийгээр одоо энэ нь бол 4 настай хүүхдийн хувьд бол нэг тийм гайхмар зүйл биш ч гэсэн хамгийн онцлог нь Ли Хэдвин 4 наснда яагаад хан дээр сараачдаг гэсэн мэхээр унтчихтаа хан дээр сараачдаг гэсэн байгаа юм. За 4 настай хүүхдүүд зүгээр хан дээр хааж хамаагүй сараач штэ. Гэхдээ Ли Хэдвин бол унтчихтаа 4 настай байхдаа хан дээр сараачдаг гэсэн. За ингээд BBC өгсөн одоо ярьцлагатай Ли Хэдвин юу гэсэн гэхээр би 15 наснда бол урлагт үнэхээр татагдаад. За би ингээд татах болоод ингээд 3 жижиг Мэрилин Монрог зурсан явдал гарсан юм аа. Гэхдээ хамгийн сонирхолтой нь би сэрүүн багтаа бол урлагийн ямар ч авиас байхгүй. Зөвхөн нойрсох үедээ л урлагийн авиас нь гарч ирээд хан дээр зурчдаг гэж байгаа юм. Зөө сони юм. За энэ бол өстой үнэхээр гайхамшигтай. За тэгээд хүмүүс бол Хэдвинийг ийм одоо амжилт гаргаж чадаж байгаад нь үнэхээр одоо гайхаад яаж игээд энэ ийм дээр урлагийн авиас ашиглаж чадаад байгаа юм бэ гэдээ ингээд гайхдаг юм л дээ. Тэгээд Ли Хэдвинээс өгөө та наад энэ унтчихтаа зурдаг чадвараа бид нар зааж өгөөч инээ тэрээгээд. Тэгээ энэний чинь төлөө бид нар бол өндөр хэмжээний мөнгө төгрөг төлөө барья гэдэг ингээд те. Гэтэ үнэхээр одоо тэр нь боломжгүй шүү дээ. Одоо яаж одоо заах вэ тэр чинь те. За тэгээ харин Ли Хэдвиний энэ унтчихтаа зурдаг тэр урлагийн бүтээлүүд нь бол үнэхээр одоо бас тухайн үедээ бол хөрхөн үнэхээр бас нэг хүмүүсийн анхаарлыг татдсан юм байна. Тэгээд энэ бүтээлүүдийн бол бүр хэдэн мянган доллараар Америк доллараар авахыг хүссэн хүмүүс бол зөндөө байдгийн гинэ. Тэгээд мань нөхөр чинь бол энэ авиас ашиглаад авиас хэм одоо юу гэх юм бэ? Одоо авиас юм уу да. Хэдэн зуун мянган долларыг бол олсон гэж байгаа юм. За тэгээд мэдээжийн хэрэг бол мань нөхөр бол энийг бол одоо ингээд олоод зөвхөн өөртөө аваагүй бас буйны сайн үйлсүүдийг хийсэн Amnesty International гэх мэт ингээд буйны байгууллагуудад бол тодорхой хувийг нь хандвалдаг
байдаг ийм сайхан сэтгэлтэй хүн юм гин дээ. Тэгээ би ч гэсэндээ нойрондоо зурдаг бол бас яах вэ? Ганц зураг бужигнуулчаад яг нэг 50% тэгээд буйны байгууллагад өгөл өгмөр л биш дээ. Та шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.